Соёлын өвийг сэргээн өвлүүлэгч Unitel Group үзүүлж байна. Монгол дуу 4К төсөл. Hero Entertainment, Unitel Group хамтран ирээдүйн хойч үедээ хуучны болон орчин цагийн сэтгэл хоногссон 100 дууг өвлүүлэн үлдээж байна. Тэгээд энэ Дэнсэё дуу бол хүрээний хөрхөн Дэнсэё гэж нэртэй. Тэгээд анх 1994 оны 12 сард анх зохиогдсон ийм дуу байна. Дууны маань хөгжмийн зохиолч нь одоогор Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн Пүрүхүү гэж залуу байгаа. Тэгээ Пүрүхүү маань одоо тэр үед бид нар бүгдээрээ одоо соёл урлагийн их сургуульд оюутан байлаа. Төгсөх курст. Энэ дуу зохиогдоод хамгийн анхны сонссон нь бол одоо би байгаа юм. Найз нь ийм дуу бичлээ чи одоо энийг нэг сонсоодох гэдэг. Одоо миний дуулж байгаагаас арай жоохон удаан темптэй, удаан хэмжээний хувьд одоо их 50% тийм байсан. Тэгээ ерөнхийдөө хоёулаа ярилцж байгаад энэ дууг бол бас жоохон юутай хурдан темптэй болгоё. Яг нэг одоо яг энэ дуулж байгаа хэмжээний ийм одоо хэмжээнд жоохон хурцгаад тэгээд анх бол одоо энэ дуул гарсан ийм учиртай юм байгаа. Энэ дууны түүх гэж одоо бас их сонин түүх байдаг юм аа. Хөгжмийн зохиолч Пүрүхүү маань одоо надад энэ дууны хөгжим шүлгийн одоо яруу найргийг бичсэн энэ хүнтэй танилцуулсан. Баасан жоо гэж одоо мундаг одоо шүлэг бичдэг, яруу найраг бичдэг тийм хүн байсан. Баасан жуугаа нэг одоо энэ хүрээнд шавилд сууж ирсэн одоо настай өвгөн ламтай урд нь уулзаж очирч тэр хүнтэй л одоо хуучилж байхад Дэнсэ гэж энэ богдын одоо сүмд бурхан шагналж ойдог тийм бурхан ч одоо тийм бурхан шагналж ойдог тийм бүсгүйчүүл байсан байна л да. Тэрэн донд Дэнсэ гэж тийм сайхан хүүхэн байсан гэж тэр өвгөн лам ярьсан юм гэнэ л да. Тэгээ тэр юунаас үүдээд ерөөсөө энэ Дэнсэ гэдэг юу шүлгийг бичсэн ийм учиртай юм гисэн. Тэгээд ерөнхийдөө бол баасан жуугаа энэ шүлэг яг тийм Монгол одоо яг яруу найраг надад сонсогддог. Тэгээ Пүрүхүү маань одоо өөрөө морин хурцун тэгээд дээрээс нь их сайхан аялгаа хийсэн. Тэгээ би энэ ч одоо 95 онд төгсөлтийнхаа одоо тайлан концерт гэж одоо оюутнууд бас тоглодог байлаа шүү дээ. Тэгээд тэр юунд одоо сургуулийнхаа үндэсний хөгжимтэй анх сургуулийн одоо соёл урлагийн их сургуулийн одоо оюутны театр гэдэг дээр анх удаад болсон. Энэ дуу ард түмэнд яг минийхаар хүрсэн утга учир нь юу гэхээр Монгол телевизийн найруулагч Жамин гэж залуу бид нар бас соёл урлагийн их сургуульд цуг төгссөн тийм залуу. Залуу дуучдаар тийм хүрээ танил гэж нэвтрүүлэг зохиомжтой тийм цагаан сарын нэвтрүүлэг хийсэн баггүй. Тэр нэвтрүүлгэнд би өөрийнхөө нэрээр Үнэн хүү гэж нэрээр одоо тоглосон. Монгол улсын их сургуулийн соёл судлалын юугаар одоо соёлын судлаачаар төгссөн тэр бас Доломсор гэж эмэгтэй байдаг. Тэр энэ хүрээ танил нэвтрүүлгэнд Дэнсэгийн дүр тоглосон. Одоогоор бүр юуны Монголын үндэсний олон нийтийн телевизийн одоо алтан фондонд үлдсэн тийм нэвтрүүлэг. Тэгэл тэр цагаас эхлээл ерөөсөө одоо энэ үзэгчд ард түмний дотор хүрээний хөрхөн Дэнсэё гэдэг доо миний дуулснаар ингэж амилсан. Дэнсэё минь шанзарнуудаа байна уу да ахаю Дэнсэё
dige цантугын туды миний чавруда Өлүдөх зүрхиге торуулгын динсэги миний хайруда Ахаю динсэю хүүгээ бодхоро ахтай шыргал цай минь амтан үгүй сангданда Ахаю динсэю хүүгээ бодхоро ахтай шыргал цай минь амтан үгүй сангданда Динсэю